Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Трэвис Александр 1977 оны 7 сард Калифорниагийн Риверсайдад төрсөн. Түүний аав ээж хоёулаа архичин архин тонцсон хүмүүс мөртлөө амар олон хүүхэд төрүүлсэн. Нийт 8 хүүхэдтэй ч хоёулаа архичин болохоор хүүхдүүдийг харах хүн байхгүй. Төрөөд бараг л өөрсдөө өсдөг байсан. Ээж нь өдөр болгон архи ууж заримдаа орноосоо ч услахгүй бүр 3 хонжийн суудатай. Хүүхдүүд ээжигээ үхсэн болов уу гэж бодоод сэрээж хоол асуухад намайг битгий сэрээгээд ааваасаа асуу гэж орлоод архиныхаа шилийг авч иддэг байжээ. Гэтэл нэг өдөр аав нь гинэт алгуулсан. Хайцныг нь ээжээсээ асуухад аав чинь хар тамхи хэрэгэлсэн эргээр шоронд орсон гэдэг. Иймэрхүү байдалтай хүүхдүүд идэж уух юмгүй. Идэж уух юм байсан ч муудсан хөгжөрсөн юм иддэг байсан болохоор байнга өвчөө ороож сүулдэ хідэн тийшээ тарцгаадаг. Трэвис 10 настайдаа эмээгийн рүүгээ очиж нэлээд өөрчлөгдсөн. Эмээн сүмд явдаг гэсэн тэрээр Трэвисийг ч бас явахыг шаардаж сүүлдээ Трэвис энэ хорвоо дээр бурхнаас өөр найдах зүйл байхгүй мэн гэж бодтлоо сүмд орсон. Хичээлээд сайн ээж ахлах сургуулаа төгсөөд их сургуульд орж Колорадо мужийн Денвер хотод номлогчоор ажилладаг. Удалгүй Аризона мужийн зүүн захт дах Меса руу нүүж ажил хайжгаад хууль зүйн зөвлөгөө өгдөг газар ажилд орсон. Энэ газар хуульчийн гишүүнчлэл маягийн үйлчлэгээ үзүүлдэг бөгөөд хэрэглэгч сар бүр эсвэл жил бүр төлбөр төлөөд ямар нэгэн хууль зүйн асуудал гарвал нэмэлт төлбөргүйгээр хуулийн зөвлөгөө туслалцаа авч болдог систем юм байна. Дажгүй үйлчлэгээ юм шиг боловч яг хэрэг болсон үед зөвлөгөө авах гэхээр уцаа авахгүй байх тохиолдол их байдаг гинэ. Ямартай ч энэ компани Трэвис ажилд ороод хүмүүстэй нийтж байж анх уулзсан хүмүүстэй найрсаг хөгжилтэй яриа өдөж цагийг зугаатай өнгөрөх бөгөөд ярилцахтаа үнэхээр сайн төрлийн үн тэрээр гадаад төрхөнч дажгүй царайлаг. Трэвис нэлээд амжилттай явж 20 гарантай байхдаа анхны байшингаа худалдаж авдаг. Ганцаараа амьдрахад хэтэрхий том байсан учраас хоёр найзаагаа амьдруулж түрээс авдаг байсан бөгөөд нохойж тэжээдэг. Одоо Трэвис гэртээ амжилттай ажилтай байсан болохоор эргэн тойрных нь хүмүүс одоо чи хурмил хийчихвэл боллоо. Найз охин байхгүй мүү? Хурим яагаад хийхгүй байгаа юм бэ? Нас чи явлаа. Хурдан сайн эмэгтэйтэй уулзаад хурмаа хийгцгээдэг. Трэвис ч бас хурдан хурмаа ямээрсэн ч тийм амархан байгаагүй. Болцож үзээгүй биш болцдог байсан ч нээх удахгүй салдаг. Шалтгаан нь Трэвис Мормны сүмд явдаг байсан юм байна л да. Энэ сүмд хүнтэй гэрлэхээсээ өмнө ариун байх ёстой гэж үздэг бөгөөд Трэвис эндэр дээр гараад энэ талаар өөрөө номлодог байсан. Би цэвэр ариуныг сахидаг хүн. Та нар ч тийм байж чадна. Би багадаа нохой шиг амьдралаар өссөн. Аав маань хар тамхичин, ээж маань архичин ч гэсэн би одоо сайхан амьдарч байна гэж хүмүүст урам зориг өгч туршлагаасаа ярьдаг. Нийгэмд эргэн тойрондоо эрүүл чирэг, сүсэг бишрэлтэй залуу гэдгээр алдартай байсан. Хүмүүс энэ залуугийн бэлгийн хүсэл, итгэл үнэмшлийг нь өөрчлөхгүй гэж хэлэхээр хэмжээний үнэн ч итгэж байсан. Гэхдээ 29 нас хүртлээ. Трэвис 29 настайдаа Лас Вегас тулсан арга хэмжээнд оролцохдоо өөртөөгөө адилхан хуулийн зөвлөх Жуди гэх эмэгтэйтэй уулзсан. Жуди урт чаргал хүстэй Калифорниас ирсэн. Тэд ярилцаад үзтэл үнэхээр тохирч исэн болохоор Трэвис энэ хувь тавилан баха. Бурхан Жудиг над руу явуулсан гэж итгээд үнэхээр их татагдсан гин. Сүүлдээ өөртөөгөө зөрчилдөж эхэлдэг. Жуди маш их таалагдчихаач би гэрлэх хүртлээр ариун байх ёстой гэд бодит байдал шашин хоёрын нь хооронд асар том зөрчил үүсдэг. Ядчихад дотроо бодож явдаг биш хаа сайгүй тэгэж номлож хүмүүс тийм зүйлийн талаар зааж явдаг болохоор тэр имижээ алдахгүй гэж хичээсэн ч нэг л мэтгэд буудлын өрөнд орсон байжээ. Сүүлдээ за насаараа Жудитэй байхтал болно гэж боддог. Жуди эдийн хуулийн компани ажилтан ч гэсэн Морны шашинтай биш болохоор тэд цаашдаа яахаа өөрийн 4 цаг хүртэл ярилцчихад гэр гэрлүүгээ авцгаасан. Энэ үед утасныхаа дугаарыг л солилцсон юм байна. Тэгвэл Жуди гэх эмэгтэй ямар сэтгэл татан байсан болоод Трэвисийн итгэл үнэмшлийг анхуулж чадсан юм бол одоо бүгдээрээ Жудиг хэн болох талаар ярилцъя. Жуди Ариас нь 1980 оны 7 сард Калифорниагийн Селенс төрсөн. Айлын 3 хүүхдийн хамгийн том нь жирийн дундаж амьдралтай гэр бүл төсөж том болсон. Аав нь ресторан ажиллаулдаг болохоор дутах зүйлгүй өссөн бөгөөд ямар ч шашингүй. Аав ээж нь сүмд явдагч Жудис сонирхдаггүй байсан. Тэрээр 7 настай байхдаа аав ээж нь тэлээ олон модон албаар байнга зодож хүчрхийлдэг гэдэг бол аав ээж нь тийм зүйл огт байхгүй. Манай охин 2 туйлд сэтгцэн эмэгтэй гэдэг. Жуди сургууль дээрээ чимээгүй хичээлээ сайн ээж хүмүүстэй хэвтэй байдагч гэртээ ирэхээрээ шал өөр тэрслүү болж хуурдаг. Дунд сургуульд байхдаа байшингийнхаа дээвэр дээр марихуана нууцаар татдаг байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд энийг ээж нь олоод ханаас авсныг нь асууж өрөөг нь шалгахад уурлаж миний хувийн орон зайд халдлаа гэд зодтолтож сүултээ дийлхээ болсон аав нь цагдаа дуудсан. Тэр хэмжээгээр хүмүүжүүлэхэд хэцүү охин байсан гэсэн үг. Нэг уурлахал юм бол болохгүй үг аав ээжтэй хэлдэг болохоор аав ээж нь өөрсдөөс нь төрсөн үгэд мөн үү гэж бодохоор хэмжээний амар байсан. Тийм болохоор аав ээж нь охин маань нэг л биш байна. 2 туйлд сэтгцэн эмэгтэй байх гэж өөрсдийнхөө амаар хэлсэн байдаг.
Ээж Сандрагийнх нь гайхдаг байсан зүйл нь Жуди байнга найз залуутай байдаг байсан. Ямар ч завсарлага байхгүй. Өсвөр насны дээрээ тийм зүйл байж болох ч арай хэтэрхий байсан гинэ. Найзуудтайгаа аялалд ийш тийшээ явахаар бол эрэгтэй хүүхдүүд байхгүй бол явахгүй гэдэг. Ээж нь ийм ааштай үнийг ямар эрэгтэй төвчдөг байна. Яагаад үгэрхээд идэм бол гэж гайхдаг гэжээ. Ингээд Жудиг ахлах сургуулийн 1-р ангид байхад тэд гэр бүлээрээ өөр хот руу нөхөж Жуди намайг сургуулиас маань шилжүүлж найзуудаас минь салах гэдэг хамуугээд шинэ сургуультаа дасан зогсож чадахгүйсэн. Эцэст нь 11-р ангид байхдаа гэрээсээ явж сургуульд сурах шаардлагагүйгээд бие дааж шалгалтаа өгсөн. 2001 онд 21 настай та нэг ресторан зөөгч хийж байхдаа менежер дээрэлтэй болцож эхэлсэн. 2 жил рүү ирэхэд хамтдаа зээл авч Калифорнид байшин худалдаж аваад зээлээ сар болгон хамт төлж исэн. Энэ үеэс эхлээд Жуди ахлах сургуулиасаа дуртай байсан зураг дарах хоббигоо ажил болгохоор шийджээ. Гэтэл орлого нь маш бага байсан. Сардаа $2,800 зээл төлөх ёстой ч тэр мөнгө олж чадахгүй байв. Ингээд давхар ажил хийх хэрэгтэйгээд Трэвисийн ажилтг хуулийн компанид ажилд оржээ. Ажилд орсноос 2 жилийн дараа 2006 оны 9 сард Лас Вегаст болсон хурал дээр Трэвистэй уулзсан. Энэ хуралд Америк болон Канадад авах бүх компани ажилчид ирж яавал орлогоо илүү их нэмэгдүүлэх боломжтой талаар болон ажилчдаа урам зориг өгөх үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх хурал цуглаан уйдгартай байдаг бол энэ урлын танхим концерт болж байгаа юм шиг л байсан. Энд Жуди, Трэвис хоёр уулзаж байнга ариун байх ёстой гэж ярьдаг байсан Трэвисийн итгэл үнэмшил нь хормын дотор нурж унсан. Тэгээд өөрийнхөө зүүдэг цэвэр ариуныг бэлэгдсэн бүгжөө тайлж Жудид өгөөд энэ миний анхных гэхэд Жуди би тийм чухал хүн гэж үгээд энэ үеэс эхлээд тэд маш дотн болцгоосон. Гэхдээ Жуди найз залуутай бүр хамт байрныхаа зээлийг төлчихөө. Тэрээр гэртээ буцаж ирээд найз залуудаа би өөр үнтэй унтцаан гэдэг. Угаасаа Жуди хуримнаас олж салах гэсэн гинэ. Тэрээр гэрлэхийг хүсдэгч дээрэл эсрэгээрээ өмнө нь хурим хийжсэн болохоор миний амьдралд дахиж хурим гэж байхгүй. Хийсэн игээгүй бид сайхан амьдарч байна гэдэг. Тийм болохоор Трэвисийн бүгж өгсөн нь таалагдаж хурдан дээрлээс салаад Трэвистэй уулзъя гэж утсан. Гэхдээ тэдний амьдардаг газар нэлээд зайтай. Трэвис Аризонагийн Месад амьдардаг бол Жуди Калифорни. Машинаар 4-5 цаг явж очих боломжтой. Тийм болохоор тэд утсаар болон мэйлээр болцож дандаа том үний юм ярьцгаадаг. Трэвис анхны шөнө өнгөрүүлсэн болохоор Жудитэй хурмаа ин гэсэн шийдвэр гаргаж найзуудтай би гэрлэх эмэгтэйгээ олсон. Гэхдээ тэр итгэгч биш. Би өөрөө Жудиг ятгахад л болно гэд сүмд явах санал тавихад энэ нь Жудид тийм ч хэцүү байгаагүй. Яагаад гэвэл эргэн тойрных нь хүмүүс бүгд сүмд явдаг. Ингээд 2 сарын дараа Жуди Мормны сүмд усан баталгаа хийлгсэн. Усан баталгаа хийж өгсөн хүн нь Трэвис өөрөө. Одоо Трэвис өөрийгөө багаар буруутгахаа болж тэд унтаж ажиллахаас бусад үедээ байнга мэйл бичиж утсаар ярих хажуугаар Жуди Трэвисийн гэрт ирдэг болсон. Тэдний харилцан яриа нингийн асуудыг шиг биш. Дандаа том үний юм ярьж зураг бичлэгнүүд явуулсан байх бөгөөд уулзгал юм бол хамтдаа аялж сайхан цагийг өнгөрөх тусам Жуди Трэвис дурлаж хит автаж эхэлдэг. Жишээ нь Трэвис хаашаа явна заавал дагаж явна. Хол амьдардаг болохоор уулзгаараа хамт байгааг хүсэх нь ойлгомжтой ч бүр дордож найзуудтайгаа уулзж байгаа Трэвис угаалгын өрөө оруул дагаж яваад хаалганых нь гадаа хүлээж гад хамт буцаж ирдэг. Нэг өдөр Трэвис би амралтын өдрөөр ахтайгаа уулзнаа гэхэд Жуди тийм үү би ч гэсэн хамт явъя гэдэг. Трэвис одоо танилцахад арай эрт байгаа юм биш үү гэхэд Жуди юу яриад байгаа юм бэ? Хоёулаа угаасаа гэрлэх хүмүүс эцтэй гэх мэтэр маш итгэвтэй байдаг. Мөн Трэвис утсаар яриул хинтээ ярьсан. Юу ярьсан гэхээс гадна сүүлдээ Трэвисийн утасны кодыг тайлж дотор нь байгаа бүх зүйлийг шалгаж чатыг нь уншдаг болсон. Энэ олгонд Трэвис стрессдэг нь ойлгомжтой. Нэг өдөр Трэвис 2 өрөөнийхөө хамтрагчтай өөрийнхөө өрөөнд юм яриа суужээ. Тухайн үед Жуди түр өөр өрөө рүү явсан байжээ. Хоёр найз нь бит хоёр иймэрхүү юм хэлэхэд эвгүй байгаач Жуди арай хитрхи мөшгөөд байгаа юм шүү. Энэ байдлаараа утгах юм бол хэцүү болно шүү гэдэг. Трэвис утахгүй зүгээр болчихноо. Мөшгөнө гэж юу яриад байгаа юм бэ гэхэд найз нь чамайг өдрө болгон дагаж явдаг үсттэй. Тэр чинь мөшгөж байгаа гэсэн үг. Одоо хаалганы цаана Жуди сонсоод байж байгаа гэдэгт мөрийцгүй гэдэг. Трэвис гайхаад очиж хаалгыг нэхэд нэрээгээсээ Жуди хаалганы цаана яриаг нь сонсоод зогсож байдаг. Иймэрхүү зүйл хит хит удаа тохиолдсон. Сүүлдээ Трэвис одоо хоёлаа болио. Чи намайг хитрхи хинаад байна. Дахиж битгий холбоо ороорой гэсэн ч Жуди бид гэрлэнэ. Би бүр гэрлэхийн тулд усан баталгаа хүртэл хийлгсэн. Огт салахгүй гэдэг. Ингээд салсан ч Жуди байнга Трэвис дээр ирж Трэвис ч яв гэж хэлхийн оронд хамтдаа шүнийг өнгөрүүлдэг. Дараа нь Трэвис өөр эмэгтэйтэй чаталтынхыг Жуди хараад ууралж түүнийг хөөсөн ч энэ удаа Трэвис Жудиг гуйж дахиад л нөгөө харилцаанд татагддаг. Сүүлдээ Трэвис болохгүй мэнаа зүгээр гэрлэе гэсэн ч Жуди татгалцсан. Татгалцсан бол одоо харилцаагаа дуусгах ёстой ч дахиад л уулзаж унтаж хөвтөд хэрэлддэг. Энэ удаа Жудигийн ээлж ирж Трэвисийн араас хөөцөлтөөд хэдэн 100 удаа залгаж мэйл бичээд
Хариу бичихгүй байсан болохоор намайг нэг эрэгтэй хүн дагаад байна. Ийм байхад миний дуудлагыг авахгүй мүү гэдэг. Трэвис хүн дагаад байгаа бол надад биш цагдаад хэлгэдэг. Одоо Трэвис үнэхээр харилцаагаа дуусгахаар шийдсэн ч нөгөө талаараа санаа нь зовж найзуудтай Жүүдийг хүн дагаад байна гинэ. Зүгээр болов гэхэд найзууд нь яаж ч харсан худлаа байна. Дахиад анхаарал тавих юм бол буцаад хүрээд ирнэ. Зүгээр анхаарахаа боль гэсэн болохоор хэсэг хугацаанд Трэвис холбоогоо тасалсан. Гэтэл Жүүди цаагуур нь хуучин найз залуу дээрэлтэйгээ амьдарсан хിവэрэ байх бөгөөд чимээгүйхэн Трэвисийн амьдардаг месад гэрээс нь 10 минутын зайд байх байр түрээсэлж бүр нүгэд ирсэн байдаг. Энийг Трэвис огт мэдээгүй. Өдөр болгон ажилласаа хідэд тарж ирэхийг нь бүртгэж бүр шуудангийнх нь хайрцгийг хүртэл шалгаж агаад Трэвисийг өөр найз охинтой болсныг мэдсэн. Ингээд бүрд ортож гаражных нь хаалганы кодыг мэддэг байсан тэрээр нууцаар орж зочны өрөөгөөр зөөлөн яваад Трэвисийн өрөөний хаалгыг онгойлгосон. Трэвис юу ч мэдгүй унтжаах оронд Жүүди хувцаа тайлж орлоо нордог. Ингэсэн бол Трэвис юу болоод байгаа юм бэ гэд түлхэх ёстой ч тэгэлгүй. Хамт унтсныхаа дараа би шинэ найз охинтой болсон. Одоо боль гэд гаражныхаа кодыг хүртэл сольж анхааруулсан ч Трэвисийн тэжээдэг нохооны ордог нүхээр гэрлүү норж дахиад оронд нь ороод өмнөшгөө зүйл болдог. Үүний дараа Жүүди Трэвист би мөнгөгүй болчихсон. Түрээсээ төлөх хэрэгтэй байна гэхэд Трэвис манай гэрийн үйлчлэгч их үү? Оронд нь үйлчлэгчийн хувцас өмсөх хэрэгтэй шүү гэдэг. Трэвисийн шинэ найз охиныг Лиса гэдэг. Тэд сүмд уулзжээ. Энийг мэдсэн Жүүди тэдний чатыг уншиж Лисаг дарамтлж эхэлдэг. Шөнө Лисагийн гэрт ирж цонхыг нь тогшиж хаалганых нь хонхыг дарж цугтжээсэн. Нэг өдөр Лиса Трэвисийн гэрт кино үзжийтэл нохоо нь гинэт хуцаж бөө юм болжээ. Трэвис гайхаад эргэн тойрноо шалгаад үзтэл Жүүди цонхны гаднаас тэднийг нууцаараараа зогсож байдаг бөгөөд би бүгдийг нь харж байгаа шүү гэж хэлээд явжээ. Маргааш нь сэрээ тартал Трэвисийн машины дугуйг утгаар 8 удаа сийдсэн байдаг. Нотлох баримт байхгүй ч гэсэн хэн хийсэн нь ойлгомжтой. Одоо л нэг юм Трэвис айж цаашдаа Жүүдитэй ийм харилцаатай байж болохгүй байна гэд эргэн тойрныхоо хүмүүст Жүүдигийн талаар ярьж би хизээ нэг өдөр түүний гарт амиа алдах юм шиг байна. Гинэт сүмдээ явхаа болчих юм бол хаа нэгтээ үхсэн байж магадгүй шүү гэдэг. Жүүди тасралтгүй Трэвис рүү залгаж мэйл өчнө. Агуулга нь би зүгээр суухгүй шүү. Тэр эмэгтэйгээс яг одоо сал гэх мэтэр. 2008 оны 4 сард Трэвис аргаа барьж Жүүдийг тайвшруулахыг хичээж Калифорни руу явбал ямар вэ? Энд түрээс төлж амьдарснаас тэнд очиод эмээтэйгээ хамт амьдраад хэсэг өөртөөгөө ярилцах цаг гаргах хэрэгтэй байхаа. Бид харилцаагаа цэвэрхэн дуусгах юм бол үнэхээр сайн найзууд болж чадна гэж ятгахад Жүүдич зөвшөөрч Калифорнид ах эмээ өөрөөгөө явсан. Энд тэдний уулзсан хамгийн сүүлийн уулзалт байсан бөгөөд Трэвисийн санаа амарсан. Тухайн үед Трэвис өмнөх найз охин Лисагаас салж сүмд явдаг өөр нэг Мими гэх эмэгтэйтэй үерхдэг. Мимигийн гадаад төрх зан чанар, итгэл үнэмшилгээд бүх зүйл нь Трэвисийн эхнэр болоход төгс тохирж байсан. Харин Мимид Трэвис яахвтай л санагдсан. Яагад гэвэл өмнө нь Жүүдийг авчирч сүмд усан баталгаа хийлгээд дараа нь дахиад сүмийн Лиса гэх эмэгтэйтэй уулздаг байсан болохоор энэ залууг дахиад жоохон ажиглах хэрэгтэй гэсэн бодолтой байв. Эхнэрээ олгомоор байгаа үнэн хажууд нь байхад хичээж Мимид илүү анхаарал хандуулах хэрэгтэй байхад Трэвис Жүүдийг харагдахгүй болсны дараа санаж дахиад уцаар хачаа хачи юм хийж эхэлдэг. Энэ удаад Жүүди нууцаар Трэвистэй ярьсан яриануудаа дууг нь урааж авдаг. Хэсэг хугацааны дараа 2008 оны 5 сарын 28-нд Жүүдигийн өвөө эмээ цагдаад гэрт байсан буу, бэлэн мөнгө, үнэт эдлэлүүд алга болчлоо. Гэрт хулгайж орж ирсэн юм шиг байна гэж мэдээлдэг. Буу алга болсон бол заавал мэдээлэх ёстой. Цагдаа нар дуудлагыг хүлээж авсан ч тим итгэвтэй шалгаагүй. 5 хоногийн дараа 6 сарын 1-нд Жүүди Калифорни мужийн Рейдинг дэх машин түрээсийн газар очиж цагаан өнгийн жижиг машин түрээсэлдэг. Машин дотор явж байхдаа байнга Трэвистэй ярьж хэсэг амархаараа мессеж бичдэг бөгөөд түүний хамгийн түрүүнд оцсон газар бол хуучин найз залуу дээрлих. Энэ өдөр 6 сарын 3 байсан. Жүүди маргааш Юта руу явнаа. Бензингүй болж магадгүйгээд сав авахар ирсэн гэдэг. Ингээд хөдөлсөн ч маргааш нь буюу 6 сарын 4-нд Жүүдигийн утас нь холбогдохойлсон. Дээрэл олон бусад найзууд нь залгасан ч болсонгүй. 6 сарын 7-нд Жүүди түрээсийнхээ машиныг буцааж өгөхөд ажилтан машинаа шалгаад шалавч нь байхгүй байна гэдэг. Жүүди Күүлэд асгаад тол болцсон болохоор хайсан гэдэг. Күүлэд нь манайхаар бол сироп юм байна л да. Нилийн будагтай болохоор энэ тэнд асгарахаараа цус шиг харагдаг гинэ. Үүний зэрэгцээ Трэвисийн найз охин Мимигийн санаа зовнил улам нэмэгцээрсэн. Тэд Канкун руу явахаар төлөвлөжээ. Тэнд Трэвис компани үйл ажиллагаатай байсан бөгөөд нэг найзаагаа урих боломжтой байсан учраас Мимитэй явахаар тохирч бэлтжижсэн ч Трэвистэй гинэт холбоо орж болохгүй болсон. Эхэндээ завгүй байгаа юм бахта унтчаан болов гэж бодсон ч 1, 2 бүр 5 хоног холбогдож чадаагүй. 6 сарын 9-нд Канкун явахын өмнөх орой Мими Трэвисийн гэрлүү очиж хаалгыг нь тогтсон ч хариу байхгүй. Нохой л цонхон дээр эргэлдэнэ. Мими болохгүй нэ Трэвисийн сайн найзтай нь ярахад найз залуутайгаа хамт гэрт нэрдэг. Тэд ч бас Трэвисийг хаана байгааг мэдэхгүй байв.
Гаражныхын кодыг мэддэг болохоор дотгошоо ороход сонио өгчм явах бөгөөд эвгүй үнэр үнэртдэг. Өрөөний хамтрагч Жак нь дотор байх бөгөөд маш чанга дуу сонсч байсан болохоор цонх тогшох, хаалганы хонх дарах чимээг сонсоогүй гинэ. Нөгөө өрөөнөөс Энрик гэх залуу гарч ирээд юу болоод байгаа юм бэ? Трэвис Канкун яваагүй юм уу гэдэг. Хамт амьдардаг залуучууд Трэвисийг хараагүй бараг 7 хоног жин. Хаалган цоочтой болохоор явсан гэж бодсон. Тэгвэл өрөөндөө байгаа гэсэн үг үгээд найзууд нь бүгд хамтдаа Трэвисийн өрөө рүү очиход хаалган цоочтой. Жак хаалгыг тогсонж хариу байгаагүй болохоор галтойгоонд ах яралтай үед ашиглах түлхүүрийг аваад өрөөг онгойлгоход бүгд цочирсон. Мими бөөлжөж бүгд ухаан алтхын ирмэг дээр байлаа. Юуны түрүүнд аимшигтай үнэр гарах бөгөөд хаа сайгүй цусны толб, цуснд буудагдаагүй, тавилга гэж байгаагүй. Ингээд өрөөнд ах угаалгын өрөө рүү ороход бараг л цусан далаа болсон байхаас гадна шүршүүрийн хэсэгт Трэвис нүцгэн бүхий цуусан байдалтай байжээ. Тэрээр аль хэдийнэ нас барж ялцраад эхэлжээ. Удалгүй цагдаа нар ирэхэд хэргийн газар аимшигын киноны зураг авалтын талбай шиг харагдсан гэдэг. Трэвисийн өрөө рүү ороход хаа сайгүй цус, хан дээр нь цустай алганы мөр байдаг. Энэ нь хэрэг болж явах үед хохирогч зүгтэх гэж оролцсон уул мөр гэж үздэг. Анх найзуудыг нь дуудлага өгөхөд диспетчер түүнийг амиа орсон уу гэж асуухад найзууд нь бүгдээрээ тэр хизээч тийм зүйл хийхгүй гэдэг. Энэ эргийг эрүүл ухаантай хүн хийгээгүй нь харагдах ба 25 калибрын буугаар толгойнх нь баруун талд буутсан. Ингэж буутахад хангалттай үхэхээр хэмжээний байхад нэмээд хутгаар нэг чихнээс нөгөө чих рүү нэвт зоож нүүр, ам, хүзүү, нуруу гэд бүхий л биеийг нь арай хэтэрхий болгожээ. Задлан шинжилгээгээр буугаар төрүүлж бууцсан уу эсвэл хутгалуулсан уу гэдгийг шалгахад эхлээд хутгалсан байдаг. Нийт хутганы шарх 25-аас 27. Трэвисийн ихэнх артерийн судас 300 олон мэдэрлүүд нь тасарсан байв. Ихэнх гэмт хэрэгтнүүд зэвсэг холж хэргэлдэггүй. Ингэж хэргэлсэн байгааг нь харуул зүгээр нэг дургуйцэл биш вэ гэж үздэг. Цагдаа нар Трэвисийн нас барсан өдрийг 6 сарын 4 гэж тооцоолсон. Тэгэхээр өрөөнийх нь найзууд Трэвисийг явсан гэж бодоод хэдэн хоногийн турш цогцтой хамт амьдарсан гэсэн үг. Ямар нэгэн үнэр гармаарын баг багаар ялзарсан болохоор мдээгүй болов. Дээрэс нь гэрч Трэвисийн тэжээдэг нохоо нүртэл байсан ш дугна. Хэргийн газар тэрвэлгээс уулмөр илэрсэн. Нилээн болох хамгийн түрүүнд орны даваа алга болсон ба Трэвисийн цогцыг усан дугаасан нь тогтоогджээ. Тэгвэл хэрэгтэн хийм бол мөрдөн байцаах баг хэрэгтнийг Трэвисийг маш сайн мэддэг хүн гэж үздэг. Шалтгаан нь нэгт цогцыг харахад нилээн уур илэнгээс болсон юм шиг байдаг. Хоёрт гэрт гаднаас дайрч орж ирсэн уулмөр байгаагүй гэхээр өмнө нь энэ гэрт ирж исэн. Эсвэл тусдаа түлхүүртэй. Үгүй бол Трэвис өөрөө хаалгаа нээж өгөх хүн. Мөрдөн байцаах баг хамгийн түрүүнд өрөөний хамтрагчдыг нь шалгахад сэжигтэй зүйл ганц ч байгаагүй. Харин найзууд, эргэн тойрных нь хүмүүс, Мими хүртэл бүгдээрээ сэжиглэж байсан ганц хүн нь Жуди. Ингээд цагдаа нар Жудийг шалгах гэсэн боловч одоогоор ямар ч нотлох баримт байгаагүй. Бүх шинжилгээний хариу гарахыг хүлээж исэн үе. Гэтэл маш чухал сэжвэр олсон нь угаалгын машин дотор орны даваа байх ба хажууд нь дижитал камер байсан. Зүгээр нэг дотор нь нэгээд орхихгүй юмнуудтай хамт угаасан байв. Хэрэгтэн нэг бол камерын дээрх бүх нотлого баримтаа устгахын тулд хувцснуудтай хамт угаасан, үгүй бол өөр үнийг гэмт хэрэгтэн болгохын тулд камера энд зориуд үлдээсэн гэж цагдаа нар үздэг. Гэхдээ үнэхээр нотлого баримтаа устгахын тулд угаасан бол энэ нь үнэхээр тэнэг хэрэг байлаа. Угаалаа гэд SD картан дээр байгаа мэдээллүүд устгахгүй нь ойлгомжтой. Ингээд камер шүүх эмнэлгийн баг руу явсан. Сэргээхэд 2-7 хоног шаардагдана гэдэг. Цагдаа нар Жудийг судлахаар бэлтжээтэл нэгэн дуудлага ирж сайн байна уу? Намайг Жуди Ариас гэдэг. Трэвисийг нас барсан гэж сонсоод үнэхээр гуньгаа нууж чадахгүй нь. Би Трэвисийн төлөө та нарт туслая. Та нарт тусуулах мэдээлэл надад байгаа гэдэг. Ингээд цагдаа нар биш Жуди эхлээд тэдэнтэй холбогдлоо. Цагдаа нар сайн боллоо гэж Жудийг дуудахад уйлж Трэвис үнэхээр сайн хүн байсан гэд 40 минутын турш өөрийнхөө гунигтай байгаа талаар л ярьдаг. Ямар ч сэжүүр мэдээллийн талаар яриагүй. Үүний дараа өөрийнхөө сошиал дээр гунигтай байгаагаа илэрхийлж оршуулах ёслолтод хүртэл оролцдог. Цагдаа нарт бүр сэжигтэй санагдаж дахиад Жудийг дуудаад хамгийн сүүлд хизээ Трэвистэй уулзсныг нь асуухад 4 сар дахиа эмээгийнх рүү нүүхээс өмнө уулзсан. Би Трэвисийг нас барах үеэр аялалд явж исэн. Инээс болоод эмэгтэй хүн ганцаараа явах аюултай гэд бид маргалцсан. Гэхдээ би Аризонагийн энэ хаваар огт яваагүй гэдэг. Трэвисийг 6 сарын 4-ний шөнө алагдсан гэж тооцоолсон. Гэтэл яг тэр шөнө 11 цагийн үед Жуди Трэвист үлдээсэн дууд мессеж байдаг. Агуулга нь би 100 гаруй км машин бариад явсан ч Нью Мексикод ирсэн байна. Хоёулаа өмнө нь аялах төлөвлөгөө гаргаж ирснээс санаж гин үү. Удахгүй хийсэр бит хоёроо аялах гэж байгаа болохоор чи ч гэсэн хамт явбал сайхан байна. Удахгүй холбоо харъя. Сайн сууж гараа гэсэн энгийн нэг мессеж байсан. Гэхдээ тэр дууд мессежийг явуулахдаа Жудигийн хоолой чичирч хурдан яриад сандарсан байдалтай байдаг. Ингээд 2008 оны 6 сарын 12-нд цагдаа нар Жудийг сэжигтнээр баривчилдаг.
Хараахан нотлох баримт байхгүй ч сэжигтэй байсан бөгөөд хэрэг гарснаас 2-7 хоногийн дараа 6 сарын 19-нд маш ноцтой нотлох баримт ил болсон. Угаалгын машин дотроос олдсон камерны SD картыг сэргээгээд үзтэл тэр өдөр Трэвист юу болсон нь минут, секунд бүрээрээ бичээстэй байсан. Мэдээж зургийг олон нийтэд дэлгэх боломжгүй маш харгас. Зургнуудыг албаар биш санаандгүй дарсан юм шиг харагддагч зарим нь ямар ч саринсан зүйлгүй дарагджээ. 6 сарын 4-ний үдээс хойш 1 цаг 40 минутанд тэд хувцас тайлаад сонин поз авч даруулсан зураг байхаас гадна 5 цаг 29 минутанд Трэвисийн шүршүүрт орж байгаа зураг байдаг бол дараа нь Трэвис шалан дээр цус алдж байгаа зураг маш тодорхой дарагдсан байв. Тэгвэл зургийг хэн дарсан юм бол? Трэвис биш бол мэдээж Жуди ах нь ойлгомжтой. Тэгэхээр Трэвисийг нас барах үед Жуди хамт байсан гэдгийг маш амархан нотолж чадгаар болсон. Цагдаа нар одоо Жудигээ сэжигтний хуваар байцаалт авахдаа эхэндээ зургийн талаар огт яриагүй. Жуди маш зөөлөн, тайван өнгөөр урт ярьдаг. Мөрдөн байцаагч хэдэн үг хэлсний дараа Жуди уурлаж "Би яаж тийм хэрэг хийх юм бэ? Би та нарт тусалж байгаа үстэй. Хэрвээ ийм хэрэг хийсэн бол зүгтх гээд завгүй байгаа" гэхэд цагдаа 6 сарын 4-нд Аризона руу явсан үгүйг нь асуудаг. Жуди "Яваагүй, Юта руу явсан. Манай найзууд ч намайг тийшээ явсныг мэдж байгаа" гэж худлаа ярьдаг. Цагдаа нар эхлээд Жудигийн утсыг шалгаж 6 сарын 4-нд утас ч унтраастай байсан байна гэхэд би унтраагаагүй. Цэнэг нь дуусаад өөрөө унтарсан. Цэнэглэх боломжгүй байсан гэхэд мөрдөн байцаагч "Би өөрийг чинь тэр өдөр Трэвисийн гэрт очсон гэдгийг батлах, нотлох баримт харуулвал яах юм бэ? Бид нар бүх зургнуудыг сэргээсэн. Хурдан хэрэгээ үлээ гэсэн ч хүлээн зөвшөөрөөгүй." Мөрдөгч "Тэгвэл Ютад очиж хинтээ уулзсан" гэхэд Райан гэж хариулдаг. Мөрдөгч Жудигаас Райны дугаарыг авч ярихад Жудитэй уулзсан нь үнэн. Гэхдээ 6 сарын 4-нд биш 5-нд шөнийн 11 цагийн үед уулзсан гэдэг. Райан 2 сарын өмнө болсон компани хурал дээр Жудитэй уулзсан байна. Яг Трэвистэй адилхан анх уулзсан өдрөө хамт хонж дараа нь 6 сарын 5-нд уулзаж хонжээ. Райан ч өмнө нь гэрэлжсэн болохоор дахиж хурим их бодлого байгаа хэлээд харилцаагаа тасалсан. Тэр өдөр Жудид ямар ч сэжигтэй зүйл байгаагүй бөгөөд үсээ бор өнгөөр будуулж гар дээр нь жижиг шархнууд үзсэн байжээ. Энийг харсан Райан юу болсон талаар нь асуухад зөөгч хийж чад юм болцсон гэж тайлбарладаг. Одоо Жудид өөр газар байсан гэх нотлох баримт байхгүй. Цагдаа нарын дараагийн уулзсан хүн бол өмнөх найз залуу Дэрл. Жуди өөртөө ч уулзсан гэсэн үнэн үү? Тэр үед сэжигтэй зүйл байсан уу гэхэд Дэрл бензин их сав авч явсан гэдэг. Цагдаа нар Жудиг бензинээр яах гэжсэн бол Трэвисийг хөнөөгөөд байшингийн шатаах гэжсэн болов. Эсвэл замдаа өөр газраас бензин авбал төлбөрийн баримт үлснэ гэд зориуд бэлдсэн болов гэж таамагладаг. Энэ нь маш чухал. Яагаад гэвэл төлөвлөж алсан уу эсвэл санамсаргүй аллах уу гэдгийг нотлох боломжтой. Энэ оронд байцаалтын өрөөндөөс нь Жуди ганцаараа ярьж сонин үйлдэл хийдэг. Тэрээр зураг даруулахынхаа өмнө бүр нүрээ будуулж болох уу гэж асуусан. Мэдээд цагдаа нар татгалцах нь ойлгомжтой. Удалгүй Жуди мөрдөгчөө "Одоо үннээ хэлэх цаг болсон юм шиг байна. Тэр өдөр би Трэвисийн гэрт очсон нь үнэн ч би түүнийг хөнөөгөөгүй. Бидний гэрт байхад хар хувцас өмсөж маск зүүсэн 2 эрэгтэй орж ирээд Трэвис рүү дайрсан гэдэг. Мөрдөгч "Аа тийм үү. Тэгвэл яагаад чамайг амьд үлдээсэн юм бол? Яагаад тэр үед цагдаад мэдээлэлээгүй юм бэ? Хүн хүчээд хахад бүр найз залууч нь хахад яагаад тэр чигт нь үлдээсэн гэхэд цагдаад хэлэх юм бол намайг гэр бүлтэй маань ална гэж сүрдүүлсэн болохоор Трэвисийг үлдээгээд цугцсан. Айсандаа энэ үннийг хэлж чадаагүй" гэдэг. Ингээд хэрэг гарснаас 1 сар хагасын дараа Жуди 1-р зэргийн хүн амны ирэхээр баривчлагдсан ч шудраг бус байна гэд шүүх хурлаа хүлээж авах хоорондоо энэ тентгийн хэвлэл мэдээллийн газрууд руу заалгаж ярилцлага өгдөг. "Би буруугүй. Миний буруугүй гэдгийг дэлхий тэр чигтээ баталж чадна" гэх мэтээр Жуди шүүх хуралдаад 5 жилийн турш бэлтгэхдээ хажуугаар нь байнга энэ тэнд ярилцлага өгдөг бөгөөд нэг ярилцлагын үеэр сэтгүүлч хамгийн сүлд хэлэх үг байна уу гэхэд Жуди санаа алдаад дахиад нэг шинэ зүйлийн талаар ярьдаг. Үнэндээ хар хувцастай 2 эрэгтэй намайг алхаар оролдож толгойд маань буу тулгсан. Гэхдээ буудаагүй. Трэвис үнэхээр сайн хүн байсан. Надтай гэрлэнэ гэж амласан. Бидэнд хэрэлдэжсэн удаа ганц ч байхгүй гэдэг. 2013 оны 1 сарын 2-нд шүүх хурал эхэлж орон даяар шууд дамжуулдаг. Шүүхтэр зөвхөн камераар дарсан зургнууд гэлтгүй өөр маш олон зураг ил болсон. Жудигийн хобби зураг дарах болохоор ч тэрөө харилцаанд орох болгондоо зураг даруулсан байв. Тэнд Трэвисийн нас барах үеийн зураг байсан болохоор түүний гэр бүл, найз нөхөд, танилуудын зарим нь нүдээ дарж, зарим нь бүр харж чадахгүй шүүхийн танхимаас гардаг. Прокурор Жудид цаазаар авах ял оноохыг хүссэн. Цуврал аллах биш байхад арай хитрхи хүнд ял өгөхийг хүсэж гин гэж бодож магадгүй ч түүний хийсэн үйлдэл маш харгас, хүнлэг бус, гажуудсан аллах бөгөөд хохирогчийг зовж байгааг мэдсээрэж үргэлжлүүлэн дайрсараасан гэдэг. Үхлийн шалтгаан нь цус алдалт. Прокурорын талаас юу болсон талаар ярилцъя. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө Жудигийн өвөө эмээ буу алгуулсан гэж цагдаад мэдээлсэн. Тэр буу нь 25 калибрын буу юм байна. Энийг Жуди хулгайлж утгатай хамт бэлдээд Трэвисийн гэрэл рүү явсан.
Тухайн үед Трэвис Жудигээс салсан ч биеийн салаагүй байсан болохоор ямар ч эргэлзээгүй хаалгаа нээж өгсөн. Ингээд хамт унтаж зураг даруулжээ. Одоо гарч байгаа энэ зурган дээр хүмүүс Трэвис зүгээр л зураг даруулсан гэдэг бол нөгөө талаас Жудиг утга буутай хамт гаргаж ирэхийг хараад хүүхэн араанд томорсон байна гэцгээдэг. Энэ зургийг даруулсны дараа Жуди шүршүүрт орж исэн Трэвисийн цээж рүү хутга дүрсэн бол Трэвис цутгах гэж аваад угаалт дүүрийн өмнө цусаар бөөлж хооронд Жуди дахиад түн рүү ойртож хэд удаа утгалсан. Энэ үед Трэвис амьд байсан гэдэг. Яг гэвэл угаалгын өрөөний гадаа ханан дээр гарын хинүүд үлдсэн. Эндээс Жуди болон Трэвисийн ДНХ хамт гарч иржээ. Трэвис арай гэж гараа сунгаад хаалгаа нээх гэж оролцсон ч тэр үед Жуди ирж түүний хүзүү, чихийг ингээд дахиад угаалгын өрөө рүү чирж оруулаад толгойд нь буутсан. Ингээд Трэвисийн биен дээр байгаа өөрийнхөө ДНХ-г арилгахын тулд Трэвисийн биеийг угааж нас орсон гэдгийг нь шалгаад орны даабуу болон камерыг угаалгын машинд хийж эргүүлсэн. Хэрэг гарах үед Жудигийн утас унтраастай байсан бол Юта руу явах замдаа асааж Трэвис рүү дууч шууд илгээсэн. Би 100 гаруй км явсан энэ гээд. Гэтэл дараа нь Жуди мэдүүлгээ дахиад өөрчилдөг. Би Трэвисийг хөнөөсөн нь үнэн. Гэхдээ тэр төрүүлээд намайг алах гэж оролцсон. Хамт ярилцаж тохиролцоод нүцгэн зураг авах болсон мөртлөө камера унгаалаа гэж аимшигтай уралсан болохоор Жуди амьд үлдэхийн тулд хувцсны шүүгээр ортол тэнд буу байсан гинэ. Харанхуй шүүгэн дотроос буу болсон юм байна л да. Ингээд угаалгын өрөөнд байгаа Трэвис рүү очиход тэр галзуурсан юм шиг гүйжрээд Жудигийн бэлхүүснээс барих яг тэр үед толгоор нь буцсан. Энэ бол санамсаргүй эргээ гэдэг. Тэгвэл 27 удаа хутгалснаа юу гэж тайлбарлах юм бол Трэвисээс айгаад хутга барьсан байсан. Тэр хутган дээр бараг бүдрээд унсан ухаан нэмэрдэг. Шүүх хурлын үеэр Жудигийн өмгөөлөгч түүнийг өмгөөлж чадахгүй гэдгээ хэлсэн бөгөөд шүүхийн өмнөх уулзалтын үеэр надтай унтах санал тавьсан. Би өмгөөлж чадахгүй гэдэг ч шүүх үнийг хэрэгсэхгүй болгосон. Яагад гэвэл өмгөөлөгч солигдох юм бол шүүх хурал дахиад эхнээсээ эхлэх юм байна. Ингээд өмгөөлийн баг зорилгоо өөрчилж гин буруугүй гэж тогтоолохын оронд цаазаар авах ялаас зайлсхийхийг хичээдэг. Цагдаа нар Жудигийн өдрийн тэмдэглэлийг уншаад тэр чигтээ Трэвис хайртай шүү. Би чамтай уулзаад ямар аз жаргалтай байгааг мэдхүү гэх мэтэр бичсэн байдаг. Танхрахны шүүгчид Жудиг гин буруутай гэж үзсэн. Шүүхийн танхимаас шорон руу шилжүүлэх оронд сэтгүүлчид цуглаж Жудиг яагаад хохирогчийн гэр бүлийнхнээс уучлалт гуйхгүй байгаа юм бэ гэхэд би юу? Уучлалт гуйх ёстой бол гуй л да. Гэхдээ намайг юу ч гэж хэлсэн итгэхгүй байхад уучлаарай гэх нь утгагүй үстэй гэдэг. Дараагийн шүүх хурлаар ялыг тогтоох ёстой. Прокурор аль хэдийнэ цаазын ял хүссэн. Жуди шүүхтэр сүүлийн үг хэлэхдээ би шоронд бусад хориглолуудад Испанил заажгаа. Хүсээ ургуулад лагц оф лов тандивлна гэдэг. Энэ нь хорт авдартай хүүхдүүдэд зориулсан хиймэл ус хийдэг ашигын бус байгууллага юм байна. Хэрвээ би цаазаар аваалчих юм бол яаж үсээ хандвуулах юм бэ? Тийм болохоор намайг битгий цаазаар аваач. Би Трэвисийн дайралтанд өртөж үхлээс амьд гарч ирсэн. Би гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс туслах ажил хийж байгаа гэх мэтээр шов уйдаг. Цаазаар авах ялыг шүүгч дангаараа гаргадаггүй мэн л да. 12 тангарагтны шүүгчид бас шийдвэр гаргах ёстой. Эхний шүүх хурлаар 8 хүн цаазаар авах ял, 4 бүх насаар нь хорих ял ононо гэж хуваагдсан бол 2 дахь шүүх хурал дээр 11 хүн цаазаар авах ял, 1 хүн бүх насаар нь хорих ял оноохыг хүсдэг. Бүгд санал нэгтэй ээж шийдвэр гардаг юм шиг байгаа. Эцэст нь Жудид 2015 оны 4 сард өршөөлгүйгээр бүх насаар нь хорих ял оноосон. Одоо Аризонагийн шоронд хоригдож байгаа бөгөөд Жуди л юм болохоор харгалзагч нартай унтаж бүр стрип шоу хүртэл хийсэн гинэ. Хамт хоригдожсэн хоёр найз нь суллагдаад Жудигийн нэрээр хаяг нээж түүний бичсэн юмнууд зургнуудыг нь аваад олон нийтийн сүлжээнд тавьдаг. Бүр шорондоо зураг зурж зард юм байна. Одоо хүртэл Judy Arias гэсэн вебсайт дээр зураг нь зарагдсаар байгаа гинэ. Харин Трэвисийн хувьд өөрийнхөө хүслийг дарж хуучин найз охиноосоо харилцаагаа бүр мөсөн тасалсан бол ийм зүйл болох байсан болов. Өнөөдөр имжлэг маань энэ үрээд дуслаа таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаа дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.